Хай, өглөөний цагаа бэлдээ. Та нар энэ талхыг идчихсэн үү? Амар гоё амттай талх хэлээ шүү дээ. Тэд нэг юм зажлууртай юм гэрийн борцог шиг. Би ер нь тийм гэрийн борцог шиг ингээд зажлаад идэг эрзэн шиг боо талхан дуртай. Гэтэ бас энийг яг ингээд нэг бүтэн талах идгээр ер нь л эрүүний булчин ядарч тийм билээ. Энэ хямны хальсанд яагаад ингэж их хям үлдээд идэм бол гадаад бид нар ч бүр ёо. Тэгээд хямны хальсанд хям үлдээж бүр амар юм гороогоод хальсын мэрээд ер нь бол сайхан хосолж ижлэх юм да гэж юу. Нөхөр хүү хоёр ажил албанд явцсан. Дүү маань унтчлаа. Гэтэ унтчихлээ. Дүү надад тийм гой сайхны ком авчирсан. Японых гэсэн билүү, солонгосих гэсэн билүү мартчихэж. Тэгээд өөрөө хэрэгэлдэг гоё гэсэн билүү, өөрөө хэрэгэлдэггүй гэсэн билүү бас мартчихэж. За мэдгүй ямар ч гэсэн надад гайгүй зөхөх байхаа. Тэгээд тэр улаан арьсагтай нь болохоор кешн гэсэн. Дүү тойрын арьсны өнгө төстэй болохоор дүү өөртөө таруулаад авахд л зүгээр надад тохирчтэй. Гэтэ дүү маань юм цагаан. Би болохоор шар цагаан. Гэхдээ намайг тэгээд идэг амар ятар. Намайг багахаас эхлээл шар гэдэг. За тэгэнгүүт нь би бүр амар өөрийгөө спонж боб шиг нөө хүүхэлдэйн киноны спонж боб шиг санагдаад яана би тэгээд амар шар юм явж идэм бахтаа гэж бодоод идэгсэн. Би ерэн шар гэж дуудах дурггүй шүү. Би эндээс ногсчихсан байна. Би нэг авъя. Чөпстэй. Гэвч би энийг идэх үү? Идэх чи энийг марцал авчих гэдэг. Чи идэж байгаа юм. Би 这个是标准糖，这个是半糖。好的，谢谢。好吃吗？这个点么？그럼 지금 이거 진짜 야가 니 먹기는 저녁에 또 오, 진짜 나도 그렇게 다시 돌아오는 소리 좀 잡아. هل نتاسي كذي سنة تدخل نخويش تمشي يا أنا كيف خفت أصير كلام تشتغل يشتي ياك إنك تقولي ياك أنا خفت أصير كلام تشتغل شغلة دخيان كم بيست تخش أنا شندو كيرل نست أمر قايد اللي كتبت شندو الأمر أمر توقفت يا أنا خططت شنو يوسف يا أخي وقلت شو الأخير زح شو الحين سكان بيتي شنو أفراد شو بيجي الكوتش هي الكوتش تشيس تقول زاد بيتش تشتي أقول منيح توستشت Хай, өглөөний цагаа бэлдээ. Бичлэг хэд их урт болоо сунжирх гад тахлаар нь тал өдрөөр таслаад 2 бичлэг хол авчээ. Тэгэхгүй нэг өдрөөр хэвэл би нэлийн хоцроод ах шиг байна. Дүү маань Монголоос гарахаас өмнө онлайн дэлгүүрүүдээс баахан юм манай гэрийн хаягн дээр захиалаад исэн. Тэгээд яг өөрөө ирэхэд нь ирж таарч байгаа байхгүй тэд нар нь. Тэгээ баахан юм буцаагаал хөргөлтэй ажилтнтай танилцаад бараг ах トゥ болох нэ. Та нар бас тэгжээрээ за хятад руу аяллаар ч юм уу богино хугацаагаар явхал яг ингээд очиод буудлаа тодорхойлгоцсон бол Монголоос гарахаас өмнө онлайн дэлгүүрээс хүсжээгээ бараага яг буудлын хаяг дээр захиалаад тэр чинь тэгэл нэг 2-3 хоноод ирнэ штэ. Тэгэд яг тэр үед нь болохоор өөрсдөө аль хэдийн бодол дээр ирсэн байна. Тэгчээд бараага өмсөж торшиж үзчихэд таалагдвал үлдээгээ таалагдахгүй буцаагаа явуулна штэ солиулна. Тэгэхээр чинь бас хугацаалтаа тэдэг. Тийм болохоор ер нь тэгээрээ за. Ойлгосон уу? Амар ойлгомжгүй ярьсан уу? За ойлгоорой гэж юу. Дүү маань бас баахан өвлийн хувцас гутал захиад тэгээд тэдний нэрснийхэн дараа за энэ ч таалагдчихээн, энэ ч томдож чинь, энэ ч багтж чинь, өнгөн сонирн байн солино энтергээл
баахан юм хийгээл яваад байна. Тэнгүүтээ би ойрын өстө 4-5 жил өвлийн хувц юусаа аваагүй. Ээж өөрөө шинэ гутал энэ төр авангуудаа холгочлоо. Миний энэ хөлийг авчаад байна энэ төр, бариад байна энэ төр гэдэг. Шууд над руу өгчдөг. Би тэгээ дандаа ээжээ өөртөө анхандаа зориулж авсан гуталнуудыг өмсдөг. Энэ төргээл гонгинол байна гэж юу. За нүр амаа бодаад гадуур гарцгаая. Дүүгийн өгсөн энэ кюшн амар цуцаан санагдаад байна. Эсвэл аюу нэмгэн жоохон хэрэглэх өгсөн болов. За гэхдээ гайгүй таарчих шиг байна. Дүү маань ингээд гой сайхны арьс арчилгааны юмнуудаа амар их юм хэрэгэлдэм билээ. Би бол ингээд оройдоо нүрээ угаагаад угаагаад чиж ихэвчлэн нэг фитнесээс орж ирэл тэр чигт овсонд орчвол тэгээд нүрэнд нэг чийшүүлж түрхэл унтчихдаг байхгүй. Дүү маань болохоор ёо хитэн давхар юм хэрэглээд ам би хүү чиний арьс чи ингээд ахлаар амьсгалт юм уу гэтгсэн чи үгүй эн чи ийм зориултаа энэ төргээл юм яриад идэм билээ. Тэгээд би өчигдөр уурж тэр дүүгийн хэрэгэлдэг юмнаас хэрэглэсэн чи амар сони ингээд арьс гуйжуулаад байгаа юм шиг ингээд нэг холцруулцсан юм шиг эсвэл ингээ хувиршуулсан юм шиг нэг сонирн болоод исэн. Тэгсэн чи яг зөв ингэж танд үйлчлэгээ үзүүлж энэ төргээл юм яриад исэн. Мэдхгүй. Сая манай дүү хоёр метроор явж исэн чи яг ингээл урсдаг шатаар буугаал ирсэн чи нөгөө метро ирсэн. Тэгэд яг хаалга нь хаагдах гэдэг ингээд дуурчсан аахгүй. Тэнгүүд нь би гэлс ахаас хийгээл амжаа сон шүү гэл урагшаа гүзээ аахгүй юу. Тэгсэн чи яг миний урд ор ингээд хаацсан. Тэгсэн чи дүү болохоор хажуудлын хаалган дээр нэсэн байхгүй юу. Тэгсэн чи дүү ингээд амжаад орцсон ч гэсэн яг ингээд биенийхэн талаар ингээд хавчигдсан. Тэр чи метро чи ингээд метроны хаалга тэгээд гадна давхар хаалга байгаа шүү дээ. Хойлоо яг ингээд зэрэг ингээд дүүгээ яг цээжэр ингээд хавчицсан. Тэгтээ ингээд тэр чи мэдрэгчүүд нь ажиллаад газ сонгооч штэ тий. Тэгээд дүү цаашаа ороод яваад гисэн. Би тэгээд тэр бодолтой үлдээд тэгээд Бээжин метроноос чи гайгүй штэ 2-3 минут болгон явчлаадаг. Тэгээд дараагийнхтай суугаад дүүтэйг уулзсан тэгсэн чи дүү бүр амар уурталцсан. Таймер муухай суугараа гэж дүүрүү үлдчихтэй ядгийн. Би тэгээд хавчигдаад тэр чигтээ буучтгэлээж орцсон чи хүн болгон над руу бүр амар өрөвцснүүдээр хараад би амар ичиж явсан гэ. Тэнгүүтээ Австралид бас яг тэнэг байдалд орсон гэж за дүү маань нөгөө ажлынхаа шугамаар Австралид бас хэдэн сар ажиллаж ирсэн. Тэгээд нөгөө найз охинтойгоо хамт метронд сууж ирсэн чи найз охин нь артаас нь гэж хэд өөрөө билетээ уншуулгүй орсон юм байл та. Тэгсэн чи за орчлоо гэд ингээ санаа амар бийжсэн чи одоо билет бүртгэдэг цаг та нар бас доторны өвч гэдэм аашин тэр нь тэднэрт нь баригдаа туулаачсан да баригдаа бас бүүн торгуул энэ төр өгтөлсөн гэсэн. Дүү маань ёо Австрал бүр юм болоо амар үнэтэй яагаачгүй хахад дандаа торгуул өгч идэг. Ер нь энэ Монголын хятадын нийгмээс бүр амар ондоо нийгэмтэй. Ер нь амар ширүү нийгэмгүй хүрх юм та. За бай.